Монголын тариаланчдын үндэсний холбоо. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За тэгээ юуны өмнө энэ холбоо тариалангийн хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаа Дорд Монголын хөөрэ хэрэг Монголын хамт олондоо үзэгч та мөн одоо үсэлт ажихын байгууллагын хамт олон Монгол хөтөлбөрчийн газар за яамны хаусуудад тариаланчдын холбооны залуучуудаа мөн зөв бүсийн одоо энэ хөтөлбөрт оролцож байгаа тариаланч залуучуудаа талархаж байгаагаа илэрхийлье. За ингээд бид та бүхэнд өөрийн бэлтгэсэн энэ холбоо тариалан болон бүсний эцэстижээлийн агуулмж тэрний байдлын татаа бэлтгэсэн презентацаа танилцуулах гэж бодож байна. За ингээд амгаалж ажиллахгүй. За миний бэлтгэж та бүхэнд тавьж байгаа презентац ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэж байгаа. За мэдээж холбоо тариалан бол энд чухал байр суурийг эзэлнэ. За түүнээс гадна ер нь энэ хөрсөнд маань эцэстижээлийн бодисын агуулмж ямар шүү байгаа юм. Тэр нь биднэрт одоо хүртээмжтэй байгаа юм хүртээмжгүй байгаа юм хэрэг байгаа гэдэг тодорхой. За хоёрдугаар хэрвээ тэр нь байгаа юм бол тэрийг яаж ургамалдаа хүргэх вэ гэдэг асуудлын талаар ингээд дэлхийн нийтэд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудаас танилцуулахаар ингэж бэлдсэн байгаа. За ингээд дараагийн слайд руу оръё. За ер нь бол та бүхэн мэдж байгаа энэ тариалан эрхэлж байгаа залуучууд бол юу гэхээр одоо ургамал маань амьд эрүүл сарвал оршин тогтнохын тулд химийн 17-8 элементийг ашиглаж ургаж байгаа. За эдгээр элементүүдийг дотор нь макро, микро, мезо элементүүд гэж хувааж байгаа. Тэгэхээр юуны өмнө та бүхэнд энэ танилцуулж байгаа энэ торхыг бол та бүхэн ерөнхийдөө сайн мэдж байгаа. Энэ бол нөгөө либхийн торх гэж ярьдаг. За энэ торхоор юу энэ эрдэмтэн либх юу харуулах гэж хүссэн бэ гэхээр биологийн төрөл зүйлд хязгаарлаж байгаа ямар хүчин зүйл байна вэ? Тэр хязгаарлаж байгаа хүчин зүйлээс хамаарат тэрний хөгжил ямар байдгийг харуулсан ийм хууль байгаа. За жишээ нь либхийн торх гэдэг маань юу гэхээр одоо энэ торхон дээр ингээ харахад энэ селен гэдэг элемент хэрвээ хамгийн дутагдaltaй байгаа бол энэ селен гэдэг элементийн хүртээмжтэй хэмжээгээр бидний ургацын хэмжээ хязгаарлагдана гэсэн иймэрхүү хууль байгаа. Бусад зүйл нь одоо жишээ нь энэ нүүрс төрөгч азот, фосфор бүхэр эдгээр нь одоо хэдий хангалттай байсан ч гэсэн нөгөө хамгийн хязгаарлаж байгаа элементээрээ бидний ургац хязгаарлагдана гэсэн ийм одоо биологийн суур хууль байгаа. Энэ 1840 онд энэ хууль батлагдсан. Тэрнээс хойш бол одоо хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа ийм хууль байгаа. Тэгэхээр энэ хуулийн дагуу бол бидний нөгөө үдээ аж ахуйн тармил ургамлуудаа ургуулахад шаардлагатай байгаа элементүүд маань тэр одоо энэ дээр ийм зурган дээр байгаа шиг селен шиг ямар элемент нь хязгаарлаад байгаа юм бэ гэдгийг одоо юуны өмнө олж тогтоохыг зорьсон байгаа. За дараагийн слайд. За тэгэхээр ургамал ерөнхийдөө нэг энэ хүснэгтэнд харуулсан ийм хими элементүүдийг дийлэх тохиолдолд хэрэгжилж байгаа. За зарим нэг ховор тохиолдолд бол энэс гадна өөр зарим нэг элементүүдийг хэрэгжилдэг юм байна. За тэгэхээр ургамлын юу битийг аваад тэгээд тэрийг хатаагаад хөөрэ бодисхийн хувьд ингээд шинжилээд үзэхээр нүүрс төрөгч 45%, хүчил төрөгч 45%, за тэгээд нэг ус төрөгч 6%, за тэгээд нэг 1-5%-ийг авчилж байна гэж үзэж байна. За тэгээд энэ дөрвөн элементийг бол одоо ургамлын макро элемент гэж ихэвчлэн нэрлэдэг ийм элементүүд байж байгаа. За энэ элементүүд нийлээд 97.5% бүрдүүлж байгаа ургамлын хөөрэ бодисыг бас. За тэгээд дараагийн тэр мезо элемент гэж яриад байгаа 5 элемент кали, фосфор, кальци, магний, хөбөр гэдэг яригдаад байгаа. За зарим тохиолдолд энэ кали, фосфорыг бол бас макро элементэд оруулж тооцоод байдаг. Одоогийн сүүлийн үеийн англиар бол энэ 5 элементүүдийг бол мезо элемент буюу дундаж элементүүд гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэс доош элементүүдийг бол микро элемент гэж нэрлэдэг. Тэгээ энэ 5 элемент бол ойролцоогоор нэг 2% нийслээд байгаа. За тэгээд үлдсэн тэр микро элементүүд нь бол нэг 0.5% орчмыг нийслэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний ургамалд энэ дийлэнх хэсэг нь 97.5% нь энэ дөрвөн элементээс тогтоод байгаа. За тэгэхээр одоо энэ тариаланчид болон агрын талын мэрэгчлэтнүүд бол ингэж үздэг. За энэ дөрвийг бол энэ агаар уснаас авчиж болно. Азот бол жишээ нь одоо агарын 78% нь азот байж байгаа юм чинь ус төрөгч, хүчил төрөгч, нүүрс төрөгч бол ойлгомжтой агаар уснаас авчиж.
За тэгвэл энэ хөрснөөс авч байгаа элементүүдээ бид нар ингээд эндгээр элементүүдийг бүгдийг ингээд гаргаж үүснэ бол дандаа хөрснөөс авч байгаа тийм. Тэгэхээр энэ хөрснөөс авч байгаа элементүүдээ бид нар авч байгаа юм чи буцааж хийхгүй болохгүй гэсэн тийм одоо таамаг гипотез явуулдаг, тийм онол явуулдаг. За тэгэхээр энэний талаар та бүхэнд товч тайлбар өргөе гэж бодож байна. За дараагийн. За тэгэхээр бидний зүгээс энэ хөтөлбөрийн зүгээс яаж байгаа вэ гэхээр хөрсний геохимийн шинжилгээ одоо бид нар түгээмэл хийдэг агрохимийн шинжилгээнээс арай ялгаатай шинжилгээ байгаа. Энэ геохимийн шинжилгээг хийсэн. За энэ геохимийн шинжилгээ хийхдээ энэ зурган дээр үзүүлсэн 50 элементийн одоо хөрсөн дэх агуулмжийг шинжилж үзсэн байгаа. За энэ дотор бол одоо тэр ингээд дугуйлцсан балаар дугуйлцсан байгаанууд нь бол жишээ нь ургамалд хэрэглэгддэг, ургамлын тижэл болдог элементүүд байгаа. За мөн дээр нь нэмээд одоо ургамалд хордлого үзүүлэх боломжтой хүнд металлууд жишээ нь одоо энэ хар дуглагч гэх юм уу. Яг ингээд наривчж гаргаж байгаа. За энэ багц шинжилгээг бол энэ SJS-ийн лабораторид хямдхан хийж байгаа. Нэг дээжин шинжилгээ ихэд 35-40 мянган төгрөг байдаг. За тэг ингээд 3 дээжинд эхний ээлжинд 3 дээжин шинжилгээ хийж үзсэн байгаа. За энэ шинжилгээг яаж хийдэг вэ гэхээр энэ хүчтэй одоо хүчил болох азотын хүчил болон давсны хүчлийн холимогт уусгаад тэгээд юу ч болтон уусгаж байгаа. Тэгээд тэр дотор нь байж байгаа STJ-ийн агуулмжийг хэмжиж гаргаж байгаа. Хэмжиж гаргахдаа бол тэр масс спектрометрийн аргаар тийм нарийн багтаар хэмжиж ингэж гаргаж байгаамаа. За дараагийн. За тэгэхээр ерөнхийдөө манай компани талбай бол нэг ийм дөрвөн талбайгаас тогтдог. Энэ болохоор ингээд хойд зүгийг зааж байгаа. Ийшээгээ хойд зүг, ийшээгээ урагшаа зүг. За тэгээд дөрвөн талбайны энэ дундлын энэ том талбай 500 гаруй утгаас энийг хоёр хэсэгт хуваагаад тэр дундуур нь байж байгаа цагаан зураас ингээд зам гаргаад хуваацсан. Ингээд үндсэндээ 5 талбайн сэлгээ одоо хэрэгжүүлэх гэж оролдож байгаа. За энэний нэг талбай буюу энэ 300 га талбайгаас 3 хэсэг газраас дээж авсан байж байгаа. За энэ талбай уртаашаа 2.7 км урттай учраас 100 м тутамд ингээд дээж аваад нэг дээжид 27 дээж авсан байж байгаа. 27 цагаас дээж аваад тэрийгэ хутгаад тэгээд тэрнээсээ дундаж 3 дээжийг авсан байна. Өөрөөр хэлбэл зүүн, дунд, баруун гэсэн ийм 3 янзын дээж авсан байна. За энэний дунд хэсгээс авсан дээжийнх нь одоо тайлбарыг та бүхэнд хүргье. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн энэ нөгөө 97.5% одоо ингээд агаар уснаас авчиж болж байна. За тэгвэл хөрснөөс авдаг бодисууд маань биднэрт ер нь хангалттай байгаа мó бидний нөгөө нэг тэр яриад байдаг хөрснөөс авсан бол буцааж хийх ёстой гэсэн зүйл маань хэр одоо бодиттой үнэн зүйл юм бэ гэдгийг та бүхэнд тайлбарлахыг хичээе. За одоо энэ уучлаарай мэдээж байгаа. Энэ дээр энэний дараагийн нэг 5 слайдн дээр нөгөө шинжилгээгээр энэ кали, фосфор, кальций, магний хөхөр энэ одоо улаанаар тэмдэглэсэн энэ манай хөрсөнд хэр байгаа юм бэ? Энэ хүртэвчдийн хэмжээнд байгаа мó үгүй юм уу гэдгийг харуулахыг зорьсон. За дараагийн слайд. За тэгэхээр калийн хувьд ер нь ингээд шинжилгээний хариу гаргахтаа нэг хөслөгтөнд нэг хүнд ойлгомжгүй баахан тоо гарчиж байгаа юм л да. Тэгэхээр энийг хүнд ойлгомжтой хэлбэрт аль болохоор тариалан энгийн тариалан хүнд ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэхийн тулд ингээд тус бүрд ингээд слайд байдлаар бэлдсэн байгаа. За жишээ нь саяны тэр масс спектрометрийн аргаар геохимийн шинжилгээ хийгээд үзэхэд нөгөө 5 элементийн хамгийн болох калий агуулмж 0.12% гэж гарсан хөрсний дээжинд. За тэгэхээр бид нар энэ хувиа одоо хэмжих нэгжид килограмм юм уу тонн шилжүүлэх шаардлага гарч байгаа. За тэгэхээр тулд яг үгээр энэ 0-20 энэ дээлийг авахтаа бол 0-20 см дээж авсан шүү. Тэгэхээр 0-20 см гүнтэй хөрснийхөө жинг гарах шаардлага үүсэж байгаа нэг га газар. Тэгэхээр 0.2-ыг мэдээж 1 дүүржүүлээ. Тэгээд нэг га газрын одоо нэг га газар маань 10,000 м2 учраас 10,000 та үржүүлээ. Тэгээд эсрэг хөрсний хувийн жин 140. Тэрс нэг га газрын талбай 0-20 см зузаантай хөрсний жин 2880 орчим тонн гарч байгаа. За тэгэхээр энэ 2880 тонны 0.12% нь хэд юм бэ гэдээ бодоод үзэхэд 3.5 орчим тонн буюу 3456 кг азот агуулгадж байна гэсэн. 0-20 см хөрсөн. За дараагийн слайд. Тэгэхээр одоо саяны хийсэн хэмжээний калигаар ер нь бид ямархуу хэмжээний ургац авч болох юм бэ гэдгийг та бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлахыг хүссэн. За энэ Америкийн хөдөө аж ахуйн яамны мэдээллийн сангаас авсан тоогоор бол 1 тонн улаан буудаад 363 кг
цэвэр кали агуулга гэдэг юм байна гэсэн ийм мэдээлэл байгаа. За тэгвэл бид нөгөө хүртэнд байж байгаа 0.12% байж байгаа калига килограмм шилжүүлэхээр 3453 грамм болж байгаа. Гэхдээ чинь 0-20 см шүү. 0-20 см-ээс доошоо одоо хэд байгааг нь хэлж үзээгүй болохоор та хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэмэгдэж таарах бах. За тэгвэл тоон Улаанбууданд 363 кг кали агуулгадж байгаа юм болоод энэ хэмжээний бид нар 952 тонн Улаанбуудаа авах боломжтой байна. Өөрөөр хэлбэл манай талбай бол нэлээд ядмаг талбай тооцогдсон. Манай талбай нэг га хөрсний 20 см зузаан эзэлхүүнтэй хөрсөнд агуулгадж байгаа кали хэмжээ бол 952 тонн Улаанбуудаа авахар байгаа. Тэгэхээр бид нар нөгөө одоо авах ургацынхаа хэмжээнд ингээд бодоод үзэхээр жилд 1 тонн Улаанбуудаа авах юм бол тийм ээ 952 жил тасралтгүй Улаанбуудаа авах хэмжээний кали агуулгадж байгаа гэсэн үг. Энэ 0-оос 20 см хөрсөж байна. Тэгэхээр хуурай зусах Улаанбуудаан үндэс бол доошоо одоо судлаачид ярьдаг метр хүртэл явах боломжтой байна. Хэрвээ метр хүрсний калий агуулмжийг гаргах юм бол ямар тоо гарч болохыг та бүхэн одоо төсөөлөд бодоход тийм ээ хэлбэрхэн байх бах. Энийг ядаж л хамгийн багаар бодоход 5-аар үржичгэд тийм ээ иймэрхүү байдал гарч ирэх баг. За дараагийн слайд. За түрүүн калий хувьд ярьсан. Фосфорын хувьд бол мөн одоо тэр Америк Хөдөө аж ахуйн сангийн мэдээлэлээр бол 288 кг фосфор агуулгаддаг байгаа 1 тонн Улаанбуудаа. За ингээд бодоод нөгөө түрүүний аргачлалаар бодоод үзэхээр 253 тонн Улаанбуудаа авах хэмжээний фосфор 0-20 см хүрсэн. Өөрөөр бид нар жилдээ 1 тонн Улаанбуудаа тасралтгүй аваад 253 жил тариалах хэмжээний фосфор манай хүрсэн байж байгаа. За дараагийн слайд. За кальцийн хувьд бол 0.33 гэж гарч байгаа хөрсний шинжилгээгээр. Тэгээд мөн нөгөө хөдөө аж ахуйн Америк хөдөө аж ахуйн яамны мэдээлэлтэй тулгуурлаад хуваагаад үзэхээр 32772 тонн Улаанбуудааны кальци 0-20 см хөрсний давхрагт агуулгадж байгаа. За дараагийн слайд. За магнигийн хувьд бол 3885 гэдэг тоо гарч байна. За дараагийн слайд. За хөхрийн хувьд бол 192 тонн гэдэг ийм тоо гарч байгаа. Бид нэр одоо хамгийн манай талбайд үзсэн микро макро элементүүд дотроос микро макро месо элементүүд дотроос хамгийн бага гарч байгаа үзүүлэлт нь бол энэ хөхөр байгаа. Хөхөр 192 тонн Улаанбуудааны хөхөр буюу тасралтгүй жилд 1 тонн Улаанбуудаг аваад хад 192 жил ярих хэмжээний хөхөр агуулгадж байгаа. За тийм мэдээж хөхөр өөрөө нөгөө ургамал шингэстэй хэлбэрт орохоор сульфат ион байдлаар шингэн та бүхэнийг сайн мэдж байгаа бох. Тэгэхээр тэр нөгөө сульфат чинь өөрөө маш их тэгж хялбархан хөрсөнд хөдөлгөөд юу байдаг, явна байдаг. Айгүй хурдан доошогоо угаагдаж алга болдог учраас магадгүй хөрснийхөө доод давхаргуудад энэ илүү хөрөнгөлөгдсөн байх магадaltaй байгаа. За дараагийн слайд. За тэгэхээр одоо нөгөө бид хэдийн ярьдаг хэрвээ хөрснөөс авсан бол ялангуяа калий, фосфорыг ярьдаг тийм ээ хөрснөөс авсан бол одоо бид нар ярьдаг шүү дээ NPK гэж ярьдаг азот байлаа. За азот бол яг агаараас авч болдог юм байна. Та нар фосфор калийга хаанаас нөхөх гэдэг юм бэ? Ургамалтайгаа цуг авчаад энэ чинь буцаад хөрсөнд өгч өгөхгүй болохгүй шүү гэдэг зүйл ярьдаг. Тэгэхээр энэ яригдж байгаа зүйл бол яг ингээд үндслэлтэйгээр лабораторийн шинжилгээнд дээр дүгнээд үзэхээр ер нь одоо хэр оромжтой яриа болох вэ гэдгийг та бүхэн өөртөө тавина үстэй. За дараагийн слайдуудаар юу гэхээр энэ тэгвэл за дээд дөрвөн элементийг бол бид нар агаар уснаас авдаг. Энэ 5 элемент бол хангалттай байна. За тэгвэл микро элементүүдийн хувьд бол ямар байгаа юм бэ гэдгийг энэ олон элементийг яахгүй нэг дөрвөн элемент дээр авч үзсэн байж байгаа. За дараагийн слайд. За тэгэхээр төмрийн хувьд ийм тоо гарч байна. Бид нар 1 тонн Улаанбуудаа аваад хахад одоо жилд 1 тонн Улаанбуудаа хөрснөөс аваад хахад бид нэг сая 2 дугаар мянган жил тариалах тийм хэмжээний төмрийн агуулмж 0-20 см хөрсөнд байж байна. За дараагийн манганы хувьд юм байна. Манган одоо маш чухал элементүүдийн нэг тийм ээ дэлхийн нийтийн тариа талбайд бол манганы дутагдал, төмрийн дутагдал, зэсийн дутагдал орсон байдаг юу тохиолдлууд маш илбэг тохиолддог. Тэ хөрсөндөө байгаа байдал нь бол ийм хэмжээтэй байж байгаа. За дараагийн слайд. За энэ цайрын хувьд нэг юм байна. За дараагийн слайд. Зэсийн хувьд юм. За тэгэхээр саяны та бүхэнд үзүүлсэн тоонуудыг энэ хүснэгтний энэ багаар байрлуулсан.
Тэгэхдээ Америкийн General Mills гэдэг нэг компани байдаг. Тэр одоо Америкийн болон энэ хойд Америкийн маш одоо нэр хүндтэй хүнс үйлдвэрлэгч том компани байдаг. За эдний компани сүүлийн үед яаж байгаа гэхээр энэ хүнсний эрүүл байдал болон хүнсний тэжээлэг чанараа нэмэгдүүлж одоо хэрэглэгчтэй өндөр чанартай бүтээгдэхүүнийг хангахын тулд ихэвчлэн органик болон нөхөн сэргээх тариалангаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс түүхийдээ худалдаж авч одоо өрлөө үйлдвэрлэхдээ бодаагач гэдэг юм уу гэдэг тийм ээ ингээд тэжээлийн үйлдвэрлэхдээ эрдэнэ шишээч гэдэг юм уу ингээд худалдаж авч байгаа. Тэгээд тэр компани Америкийн нэгдсэн улс Канадын нийлсэн 45 аж ахуй нэгжид яг энэ геохимийн шинжилгээг хийсэн байгаа юм л да. За тэгээд тэр тэд нар тэгтээ хийхдээ манайх бол 0-20 см гэсэн тэд нар хийхдээ бол нөгөө Америкийн хэмжих нэгж чинь хийтээр ярьдаг учраас нэг хийт нь 33 см тэгээд 0-33 см хийсэн байгаа юм л да. Тэгээд энэ 45 аж ахуй нэгжүүдийн одоо хөрсөн дагуулж байгаа дундаж нөгөө хичээлийн бодисуудын агуулмж ингэж гарсан. Тэгэхээр энэ аж ахуйнуудын дийлэнх нь хамгийн багадаа одоо 60 жил үйл ажиллагаа явуулсан компани. Дээдл нь 170 жил үйл ажиллагаа одоо тариалангийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа газрууд байгаа гэж. Өөрөөр хэлбэл бид нар чинь олон жил тариад ярьж байгаа 7-8 дугаар удмын тариаланч хүртэл байдаг шүү дээ тийм ээ гадаадын фермерүүд дотор. Тэгэхээр тэр олон жил ингээд одоо хөрснүүд нь тэр нөгөө хилээд байгаа фосфор юу гэдэг тийм ээ калий маали тэр элементүүдийг авчаад ахад тэдний байгаль хэмжээ нь одоо манай хөрснөөс их гарч байгаа. Та бүхэн нэг анзаарч болно тийм бүх үзүүл дээр бүгднгөөр нь илүү байгаа байхгүй. Гэхдээ яг мэдээж яг 0-33 см 13 см хэрний нэмэгдэл орно. Тэгэл ер нь бол ийм одоо хөрсөн дагуулж байгаа эрсдэл ургамал шаардлагатай эрсдэл юм байна. Иймэрхүү байгаа. Тэгэхээр бид хэдий ярьдаг нөгөө нэг хөрснөөс авсан бол буцааж өгөх ёстой гэсэн ийм дүрм маань яг үнэн дүрм үү гэдэг асуудал тавигдаж байгаа юм л да. Ер нь бол энэ хөрсийг шинжилж байгаа судлаачид юу гэж хэлж байгаа гэхээр та нар хөрснөөс эдгээр элементүүдийг шавхаж дуусна гэх юм бол далайн авснаас давсыг ялгасантай ялгаагүй далайн авсны давсыг яндарч дуусна гэж хэлсэнтэй ялгаагүй зүйлээ гэж хэлээд байгаа. Яагаад гэж байгаа гэхээр хөрсийг өөрөө бий болгож байгаа тэр анхдагч одоо хад чулуулаг маань өөрөө одоо илэгдэлд ороод ингээ хөрс үүссэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ хөрсний үүслийн процесс. Тэгээд тэр нь болохоор биологийн одоо бичиж үйднүүдийн нөлөөгөөр ингээд олон сайжраад ингээд хөрсний үүслийн процессыг ярьдаг. Тэгтэл тэр хөрсийг үүсгэж байгаа өөрөө уугуул тэр хад чулуу маань өөрөөсөө ийм бүтцтэй байна гэдэг. Тэгэхээр тэр тийм бүтцтэй байгаа зүйлийг бид нар бол одоо тэр бүтцийг арилгаж устгаж дуусна гэсэн ойлголт бол байхгүй л гэж үзээд байгаа. За тэгэхээр одоо энэ нөгөө саяны ярьсан зүйлүүдийг ерөнхийд нь нэгтгэхэд ингээд үзэхэд энэ дөрвөн элементээс одоо 97.5% тогтож байгаа. За тэгэхээр үлдсэн 2.5% бид нар хөрснөөс авч байгаа. Тэгэхээр энэ дөрвөн элемент маань дөрвөлээ агаарт үнгүй л байж байгаа. Агаарт ямар ч үнгүй байж байгаа. Тэгэхээр манай энэ зарим нэг судлаач зөвхөн манай биш дэлхийн зарим судлаачид юу гэж ярьдаг вэхээр бид нар энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод гаргах нь буруу юм аа. Хэрвээ бид нар одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод газар тариалангийнхаа ялангуяа бүтээгдэхүүний экспортод гаргаад байх юм бол бид нар одоо хөрсөн экспортод гаргаад байгаас ялгаагүй гэж үздэг. Тэгэхээр яг үнэн бодит байдал дээр нэг судалгаан дээр дүгнээд үзэхэд бид нар энэ хийж байгаа бүтээгдэхүүний 97.5% агаараас бүрдэж байгаа. Бид нар зүгээр агаарыг сайн менежмент хийгээд экспортод гаргаж байгаа гэсэн. За агаар дээр нэг багахан хэмжээний шорооноос авч хийгээд экспорт. Тэгээд хөрс экспортлоод байгаа зүйл энэ дээр болоод огт байхгүй маа л гэдэг санаа. За тэгээд мэдээж бидний хамгийн их тэжээл дутагдд ордог энэ азот маань яг агаарт 78% бүрдүүлж идэг. Тэгэхээр энэ агаарт болж байгаа үнгүй азотыг хөрсөн дээр бий чадах үгүй нь бидний менежментээс хамаарна. За дараагаас. За тэгээд дараа баярлалаа. Дараа хэлэх гээд байгаа зүйл бол тэр ингээд шинжилгээ судалгаа тэр хөрсөн дагуулгаж байгаа манай тохиолдолд хязгаарлаж байгаа хүчин зүйл нь бол дотор байгаа усал болж харах гэдэг. Бид 2023 онд ерөөсөө 100% шахуу ургах залгасан манай компани. За тэгээд тэр юунтай холбоотой ерөөсөө гантай холбоотой устай холбоотой л алдсан. А 21 онд жишээ нь хур бороо сайтай жил байсан. Хур бороо сайтай жилдээ бид нар гагас жишээ нь 25 цм улаан ургах авсан тийм тохиолдол байна. Маш бага зардлаар бага үрийн нормоор тариад өөрөөр хэлбэл нэг га талбайд одоо улаан буудаагаар ярих юм бол зардлыг 3 цм орчим зардал гаргаад тэгээд ингээд 25 цм орчим ургац авч байгаа. Ямар ч бордоо хэрэглэхгүйгээр шүү.
Тэгэхээр энэ яаж явахаар бидний хөрсөнд байж байгаа тэр ургамлын хичээл маань бол хангалттай байгаа юм байна. Бидний гол хязгаарлах зүйл ус юм байна гэж үздэг. За тэгээд мэдээж утны тухай асуудал бол өөр айгүй том сэдв. Тэгээд бид нар энэ богино хугацаанд энэ бүх зүйлийг багтааж ярьж чадахгүй учраас усны тухай асуудлаа орхиод тэгээд дараагийнхаа орё. За тэгэхээр энэ бол та энэ диаграмыг одоо бүгдээр харсан бах. Энэ одоо хөрсний одоо хүчин шүтлэг байдлаас хамаарат эрсдэжлийн бодисын ургамал хүртэх хүртээмжийн одоо харуулсан ийм диаграм байгаа. За судлаачдын үздэг одоо уламжлалт тариалангийнч болон одоогийн судлаачдын үзэж байгаа бол яг энэ сул хүчлэг хөрс буюу pH 6-аас 6.5 хооронд бол хамгийн оптимум байна гэж үздэг байна. Энэ үед одоо эрсдэжлийн бодисууд ургамалд хамгийн сайн шингэдэг юм байна гэж. За тэгээд одоо манай хөрсний хар шугам бол манай хөрсний юу байгаа? Одоо хүчин шүлтийн байдлын pH нэг 7.2-т 7-аас 7.2-т гардаг юм байна. Яг саармаг хөрс гэсэн үг л дээ. Тэгэхээр манай хөрсний байдлаас ингээ та бүхэн ингээ харахад одоо энэ за азот бол сайхан шингэж, фосфор, калий, хөхөр шингэж, кальци, магний шингэж шингэхдээ нэлээд таа байдлаас ажиглаж байгаа. За манганы хувьд бол гайгүй, бор, зис гайгүй. За тэгээ молибден бол одоо нэлээд тийм хүчтэй шүтлэг хөрсөнд ургамал шингэдэг байдалтай ийм диаграм байна. За дараагийн слайд. За тэгэхээр саяны тэр уламжлалт болон орчин цагийн одоо агрономчдын ашиглаж байгаа тэр диаграм бол яг бодит байдал дээр амьдрал дээр яаж харагдаж байгаа вэ гэхээр яг тэр дөрмийн одоо эрсдэжлийн бодисууд яаж шингэж харагдаж байгаа вэ гэхээр энэ зурган дээр ингээд тайлбарлахыг хичээл авах. За энэ А ургамал энэ доотлын энэ өнгөнүүд болохоор та бүхэн гарсан болж байгаа тийм ээ pH тийм ээ ийшээгээ шар болохоор нэлээд хүчлэг хөрс наашаага яг болохоор нэлээд шүтлэг хөрс. Тэгвэл ургамал яаж нэг энэ яг бодит зураг шүү. Бодит зураг хөрсөнд нөгөө pH индикаторын тийм бодис байрлуулж байгаа. Тэгээ бодитоор ургуулж байгаа авсан бодит зураг байгаа шүү. Энэ ямар нэгэн тийм одоо зохиомжтой зураг бол биш. Энэ судалгааных нь ажлынх нь юу энэ доороо давж байгаа энэ дээр гарах баг шүү. За тэр юм дээр дэлгэсэн дээр харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ А ургамал яаж ийм вэхээр өөрийнх нь цаад орчин болоод нэг хөрснийх нь pH болоод ойролцоогоор нэг 5.5 таа байгаас тийм. Тэгэхдээ өөрийнхөө энэ ризосферийн орчин буюу үндэсний орчмыг энэ ургамал болоод pH бараг 4 рүү 3.5 руу аваачиж байгаа байхгүй юу? Өөрөөр байгаа хөрсний pH-ыг 2-оос 2.5 нэгжээр бууруулж чадж байгаа юм л да энэ ургамал. Тэгэхээр байгаль өөрөө ийм өндөр чадвартай байгаа. Ургамал өөрөө ийм өндөр чадвартай байгаа. Энэ хөрсний хүчин шүлтийн байдлаас үл хамааран өөрийнхөө үндэснийхээ орчмыг тухайн одоо хүчлэг орчинд шингээх шаардлагатай байгаа тэжээлээ авахын тулд үндэснийхээ орчмыг ингээ хүчлэг болгоод байна. За тэгвэл Б ургамал яаж нэг үндэснийхээ зарим хэсгийг хүчлэг болгоо зарим хэсгийг шүтлэг болгож өргөж байгаа. Үндэснийхээ орчмыг. Тэгснээр тэр хүчлэг болгож байгаа хэсгээрээ болохоор хүчлэг үед шингэдэг байцаа шингээж аваад шүтлэг үед болгож байгаа хэсгээрээ шүтлэг хүчлэг үед шаардлагатай эрдэс тэжээлийнхаа байцыг шингээгээд авчиж байгаа чинь. За С ургамал бол яаж ийм нөхөр бүр шүтлэг болгоод өгч байгаа хөрсний орч. Тэжээлийн бодис одоо хэрэгтэй байгаа учраас өөрийнхөө үндэснийхээ орчмыг ингээд ийм болгож байгаа. Энэ юу хэлээд байгаа вэ гэхээр ургамал өөрөө ийм өндөр чадвартай байна. Бид нар ургамлыг ерөөсөө дутуу үнэлж болохгүй юм байна. Бид нар одоо тэр саяны энэний өмнө харуулсан тэр диаграмыг захирагдаад одоо жишээ нь миний хөрс pH 7-тай юм чинь төмөр шингэхгүй юм чинь би төмөрийг ямар нэгэн байдлаар одоо ургамал шингэсний хэлбэрээр нөгөө ета гэж ярьдаг тэр хэлбэрээр өдөр хийх ёстой байна гэдэг ингээд зардал гаргадаг шаардлагагүй маа гэж хэлэх гээд. Юу гэхээр ургамал өөрөө ийм чадвартай. За дараагийн слайд. За энэ бас нэг сонирхолтой саяны одоо судалгааны ажлын үргэлжил байж байгаа. За энэ нөгөө энэ босоо багнаар бол нөгөө би таван харуулж байгаа нэлээ хүчлэг хөрс доож байгаа болохоор нэлээ тийм шүтлэг маягийн тийм хөрс байж. Тэгэхээр энэ зурган дээр юу харуулж байгаа гэхээр нэг ургамлыг үндсийн хаалтаар хоёр хэсэг хуваагаад тэгээ нэг хэсэгт нь болохоор шүтлэг үед шаардлагатай тэжээлээр нь дутагдуулж өгöd нөгөө хэсэгт нь болохоор хүчлэг үед шаардлагатай тэжээлээр дутагдуулаад өгсөн. Нэг ургамлын үндсийг хоёр. Тэгэхдээ нөгөө ургамал маань яаж ийм нөхөр нөгөө
хүчлэг болгож авах шаардлагатай хэсэгтээ бол хүчлэг байдлыг шүлтлэг байдлыг бий болгоод хүчлэг үүсгээд авах шаардлагатай элементийн дутагдaltaй байгаа хэсэгтээ бол илүү үндснийхээ систем хүчлэг болгож өгсөн байна. Ургамал ийм л өндөр чадвартай. Яг тэр зурагтай адилхан энэ дээр мөн баталгаагүй энэ зурган дээр бол нэг ургамлын үндсийг хоёр хэсэг угаагаад нэг талд нь нитратын азот өгөөд нөгөө талд нь болохоор аммоний азот өгөөд үтсэн байгаа юм л да. За тэгээд энэ хоёр бол нэг нь эсэлтүүлэгч нэг нь ангижруулагч хүчтэй тийм хоёр явна учраас одоо аммоний азоттой үедээ бол энэ өөрөө одоо юуны азоттой ангижирсан хувилбар учраас энэ хүчтэй эсэлтүүлэгч учраас энэ хэсгийнхаа үндсийг ургамал болохоор яаж нөхөр хүчлэг болгож өгөөд нитратын азоттой хэсгээ бол одоо шүлтлэг болгож өгсөн байна. Дээрээс нэг зүйлийг ажиглаад харахад одоо нитратын азоттой үед бол ургамлын үндэсний одоо тийм нарийн хялгаас хэсгүүд бол аюу муу хөгжилтэй байхад аммоний азоттой хэсгүүд бол ургамлын одоо тэр шингэх үндэснүүд асар сайн хөгжсөн байгаа маа гэдэг нь бас давхар ажиглагдаж байна. Энэ нэг сийгээд энэ зурган дээр бол энэ дундлынх нь бол цагаан шошлоо энэ хоёр талынх нь болохоор за үе тургамал гэсэн гоо байсан байлгүй судааны бас байсан байлгүй. Ийм ургамлыг ингээд хамтдаа тавьсан байна. Тэгвэл дундлынх нь тэр буурцах тургамал нь болохоор үндэснийхээ орчмыг хүчтэй. Ингээд хоёр талынх нь үе тургамал болохоор үндэснийхээ орчмыг шүлтлэг болгоод өгсөн байна. Өөрөөр ургамлын шаардлагыг авахын тулд үндэснийхээ орчмыг ингээд шүлтийн балааг зохицуулж чаддаг юм байна гэсэн юм. За дараагаас. За тэгэхээр саяны туршилтын үргэлжлэл одоо энэ дээр та бүхэн төмрийг харж байгаа хэрэг төмөр жишээ нь одоо хүчлэг орчинд сайн шингэдэг, шүлтлэг орчинд бол шингэхэ болчдөг гэдэг энэ диаграмаас харж байна. За дараагаас. Тэгэхээр саяны туршилтанд бас нэг хэмжиж үзсэн бэхээр нэг ургамлыг аваад тэгээд хангалттай төмөртэй орчинд тэгээд төмрийн дутагдaltaй орчинд ургуулсан байна л да. Тэгэхээр яаж нөхөр хангалттай төмөртэй орчиндөө бол тэр ургамал хичнээн төмөр одоо хүчлэг орчин шингэдэг ч гэсэн төмрөө хангалттай аваад үндснийх нь манд ингээ сайхан хөгжөөл тэгээд үндснийхээ орчмыг нэг айхтар хүчлэг болгоогүй байхгүй. Тэгээд төмрөө хангалттай авчихсан. Тэгтэл төмрөөр дутагдaltaй үедээ нөгөө ургамал маань яаж нөхөр төмрөөр дутагдсан үндснийхээ тодорхой хэсэг орчмууд ингээд хүчлэг болгож өгч. Одоо энэ шараар ингээд болгогдсон хэсгүүд бол хүчтэй ялгаруулад юм уу? Одоо үндснийхээ орчмын бичиг биеттэй хамтраад үндснийхээ резервуарын орчныг хүчлэг болгож ураад ингээд төмөр авч байна. Өөрөөр ургамал ийм л ухаалаг байгаад байгаа байхгүй. Шаардлагатай зүйлээ бол шаардлагатай үедээ өөрийнхөө зохицуултыг, байгалийнхаа зохицуултыг хийгээд авч чаддаг байна. За дараа. За тэгэхээр энэ одоо төмрийн дутагдалд орсон улаан жишээ та бүхэн харж байна. Энэ нь бол дэлхийн нийтээр асар түгээмэл байдаг микроэлементийн дутагдал, төмрийн дутагдал гэж ярьдаг. Тэгээд ийм учраас нөгөө төмрийн одоо хета хэлбэр гэдэг янз бүрийн хэлбэрүүд өгдөг шүү дээ. Тал органик нэгдлүүдийг одоо юу бордоо байдлаар хэрэгэлдэг, тэр нь их өндөр үнэтэй байдаг. Тэгээд зардалаа нэмэгдүүлээд байна. За дараагийн слайд. Тэгтэл яг үндсэндээ бол бид хэдийн хөрсөн дагуулж байгаа төмрийн хэмжээ бол ийм хэмжээтэй байна. Бид нэр жилдээ 1 тонн улаан буудаа 200 мянган жил буудаа тарих хэмжээний төмөр бидний хөрсөн байж байгаа. Зөвхөн 0-20 сая метр өссөн. Тэрнээс хаашаа хэд байгаа гэж. Тэр өөрөөр бидний байгаль дэлхийн хөрс маань энэ микроэлементээс бид хэдийн хоол хүнсийг дутхааргүй хэмжээнд өгцөн байхад бид менежментээс шалтгаалаад ингээд бодогдол дагуулад байдаг юм байна гэсэн юм. За дараагийн.